Хасирч унах осол ариасангийн машины холбоо ослын дараагаар газар ариасангийн ажлын албан хамгийн үгэмэл үүсдэг осол бол унах осол юм. Ясангуяа унах осол дундаас хамгийн их тохиолддог нь шаа ашиглаж байхад үүсдэг. Шаа их ашигладаг жимсний цэцэрлэг юм уу мас аж ахуйн ферм ариасангийн фермүүд нь ясангуяа шаыг аюулгүй ашиглах азар сайн мэддэг байх ёстой. Хамгааллын малгай хамгааллын бүс гэх мэт хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж 2 хүнээ багаар ажиллах хэрэгэ бөгөөд боломжтой бол агаарын ажлын авцсан ашиглаарай. Жимсний цэцэрлэг гэх мэт насуу газар өндөр алрууга чиглэлээ насуугаас өгсөрлөө шаа суурлуулна. Шаан дээр эвдэрсэн хэсэг байгаа эсхийг шалгаж дэлхэгдэхээс урдчлан сэргийлэх өгөхөөрөмжийг найдвараа байрлуулаарай. Мөн шаыг газар сайн суусан эсхийг дарж шалгах хэрэгэ. Мөн шаны хамгийн дээд гишгүүр дээр гიშгвэл энцвэр алдагдаж шаа унах аюултай. Тиймээс шаны дээрээс 3 гишгүүр доор ажиллах ёстой бөгөөд 3 цагийн холбоог заавал баримлах ёстой. Шаан дээр ажиллахдаа энцвэрээ хадгалахын улд 2 хөл 2 гарын 3-ыг нь шаан дээр байлгах ёстой. Үүнээ ижил шалгаанаар биеийн хөндийн өмнө шаны багнаас хазайхгүй байх нь чухал. Газар ариасангийн унах аюул нь зөвхөн шаны ажил үдийгүй хөдөө аж ахуйн байгууламжийн дээвэр дээр ажиллаж байх үед энцвэрээ алдах эсвэл дээвэр нурсны улмаас унах тохиолдол насуу газар цэцэрлэг ажлын машинаа ажиллаж байхдаа онхолдох зэрэг унах аюул осол нь хизээж тохиолдож болно. Фермийн дээвэр дээр ажиллахдаа 30-аас дээш өргөний ажлын авцсан суурлуулах ёстой. Ажлын гадаргуу ойрхон газар хамгааллын ор эсвэл хамгааллын хашлах суурлуулсан байх ёстой бөгөөд ажилчид хамгааллын бүс зүүсэн байх ёстой. Мөн цэцэрлэг агаарын ажлын авцанг ашиглахдаа налуу замд халирхаас урьдчилан сэргийлэхийн улд агаарын ажлын ачааны машины урагш болон арга шүнцгөөс хээрсэн налуу дээр ашиглахгүй байх. Ачааны даацаас хэрүүлэхгүй байх ёстой. Өдөр умын давагддаг ажил байх усам аюулгүй ажиллагааны дүрмийг сайн мэдэж, дагаж мөрдөж байж аюулгүй ажиллах боломжийг санаарай.